Үнэн задгаа байгаа шүү дээ. Тэн дээр хойд гоо татсан шүү. За өшөө тэнгуудаар асах зүйл нь. Дараа тэнгуудыг. Тэнгууд тэр тэнгууд энэ тоонд ядаж binod багш нарын өрөөндөө ойлж байна. Тэгээд итүүс ороод очсон байж байна. Энэ дараа дараа хоёр гэх юм уу? 17 дэх наадад дуусчихсан шүү дээ. Энэ цааш шаардлага байхгүй шүү дээ. Тэгвэл хоороо. Тэгвэл техникээр зөв шуваар нөрөөдөж шүү дээ. Угсаа журмаас 16 сард багтаж өгөөдсөн байгаа шүү. Журмаа биелүүлдэг. Цаана системд үст хоёр ядгатай импсэр үүсэж байгаа ядгатай. За тэрийг яг ихтэй тэнгуудээр яаж тусдаг юм. Нараа. Чөөр тэнгуудээр яг юм. Тэнгууд асах зүйл нь. Тэнгууд асах зүйл тийшээ юмс асуугаа. Хоолтой тийшээ маа. Тэнгууд тэгэхээр энэ планыгийн сүүл электронгийн ихээр багш нарын оноогоо дуусчихараа. За. Тэгээ бид бас ингээд электроноос тэр ихий чинь буцаад авчих шээ ингээд. Тэгээд таанч багш нар дөрөв оноо болж байна. Тийм шүү. Бүлэн үсэг өгчтэй. Тэр нь танаад шиг шүү дээ. Танаад тийм хүн шиг шүү дээ. Оролцсон. Оролцсон төлөвөө хараад заавал олчиход байгаа бол хүүхдүүд нь өөрөөсөө сандаа өгөөж байна шүү дээ. Яг босоод төлөвөө хараад явчих шүү дээ. Орол өстой өдөрт юм бандыг хүүхдээс ч одоо хамт туухгүй. Бөөсний төлөвний хичээл ахмад дүүсүүдээ тэгээд тэнгэмэл шүү. Ингээд тэр хичээлийг оруулах үеийн бүх тэнгэмэл асуух. Бидээс яг ийм хэмжээний багцаар ойлгох санд өгсөн байна гэсэн үг. Тэгээд дандаа нэмэхгүй. Ерөнхийдөө бол яг тамталтанд яг бүрэн оролцоогүй. Тэгээд дараа нь тамталтанд бас яг нэмж хүүхдүүд сууна гэдэг байдлаар бодно шүү дээ. Одоо саяны 330 гэдэг ижил яг 80-аар ингээд 4 ватсан байсан гэхэд чи тэрний цаана дахиад хүүхэд сонгож орж ирэх үс байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол яг яаж хийх талаараа бас сургалтын технологи хариуцсан хүмүүстэйгээс асуугаад хийх хэрэгтэй гэсэн. Яг гэвэл одоо тэр 80-аар хуваалаа гэхэд чи семинар орох юм а 35 орч идэм хуваачлаа гэвэл тэр сургалт чинь харьяаны байгаа ангиуд нь 35 суудалтай биш байгаа бол дараа нь хуваар хийж болохгүй. Цагийн нуугдал дээр дахиад шинээр үүсгээд дахиад нөгөөдгийг өөрчлөх хэрэг гарна гэсэн. Тэгэхээр ерөөсөө яг суудууд нь одоо тэр өрөөний жигсаалт гэснээс ороод өрөөнүүд чинь инхийдөө дандаа 30 ч юм уу 28 суудалтай байх юм бол аль болох семинарынхаа цагийг 28-аар бодож иж хийн гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээрээ бас сургалтын технологи хариуцсан хүмүүсээс яг яаж хийх юм бэ? Аль аль ангиудад оруулахаар хоорой ерөнхийдөө цагийн нуудлаа хийх нь зүв бэ гэдэг асуух хэрэгтэй байна. Технологи асах зүйл нь одоо ингээд танаас хийсэн мэдээлэл юм л байна л да. Тэгэхээр цагийн нуудлыг хийх юм байна. Багш ажилтныхаа байршлын мэдээллийг оруулах шаардлагатай байна. Техникийн вебсайтыг шаардлагатай манай вебмастерс доменийн хэрхийг аваад администратор паспорт аваад вебсайтууд хийж болно. Тэгээд 1253 чиний 2-ын 500 1153 мэдээлэл тэмдэг аваад тэр байгууллага заавал авах шаардлага байна шүү дээ. Тэр салбар дээр тийм вебсайт байна уу? Байгууллага тэр заавал авах хэрэгтэй шаардлага. Гэхдээ ерөнхийдөө тэн дээр байж байгаа нөөцүүд бол биднээс хариуцахгүй гэсэн. Тэр техникийн нөөцүүд биднээс хариуцахгүй гэсэн. Биднээс гадны өсгөө мэд хариуцна. Манайхаас өшөөд аваагүй юм чи биднээс тэр нөөцийг хариуцахгүй гэж. Вебсайт хийгээд бид нараар хийгээд гэсэн. Хийлгээр тэгээд хаа тавьсан. Тэндээс шаас нөмөр дөмдөр явсан тэр чинь манай сервер биш шүү дээ. Тэрнийг мэдээлэл таанаас хариуцнаа л гэсэн. Үнэхээр тэндээс сайтаа заавал энд орох гэдэг шаардлага байхгүй за.
Өнөөдөр сайд даахгүй тэгмүүд зориулж хийсэн юм уу? Ингээд вебсайт байхгүй тэнгуү зөндөө байгаа шүү дээ. Тэн зориулж юм зарим. Гэтэ яг нэгдсэн тэр юмдаа бол оруулах зүйтэй бах тий. Тэр ишээс бүх дөрөв тэнгуү бүгдээр хийцэн байгаа би мэдчихэж байна л да. Сиас номер юм дээр. Тэ. Тэдээс заав иш авах шаардлага байхгүй шүү дээ. За өөр асуулт бол тэнгуү төслүүд нь явуулчих юм. За Тэнгуү төс байсан л байна. А? Хүний нөөцтэй томдгоо байх гэж байна шүү.